Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжид 21-р их хуралд оролцож байгаа бүх цаг үед танхимаа дэмждэг, бизнесийн орчныг сайжруулахын төлөө идэвхтэй ажилладаг компани нийт удирдлагуудаа бүхэнд юуны өмнө хамгийн сайн сайхан өгсөн өрөмөр байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол улс төрөөс ангид гагцхүү хувийн хвшлийн жаргал зовлон ойлгодог, хамтын үйл ажиллагааг дэмждэг, хамтарч гадаад зах зээл дээр илүү идэвхтэй ажилладаг, гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэхин төлөө идэвхтэй байдаг. Энэ улс орны эдийн засаг нийгэмд хамгийн чухал үүрэгтэй байгуулгаж итгэдэг энэ гишүүдийн төлөөний байгууллага байна. Би дараагийн 4 жил удирдах хүнийг бизнесийн салбартаа хүлээмжшүүлэгдсэн, нийгэмд хүлээмжшүүлэгдсэн, шударга үнж, тууштай, бусдын төлөө санаа зовж сэтгэлээ чилээж чаддаг мөн мэдлэг боловсролтой, алсын яраатай танхимыг бидний зориод байгаа өөрийн бие даасан хүчтэй хуультай бүх бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хангаж чадах ус итгэлийг олсон ийм хүн сонгоход басаа гэж хүсэж байна. Ийм хүнийг сонгохын төлөөч би бүх өөрт байгаа нөөц бололцоог дайшлан ажиллах болно. Хамтдаа энэ улс оронд реформыг хийцгээе. Хамтдаа энэ улс оронд реформыг эхлүүлцгээе. Инхийн тулд та бүгдийн оюун ухаан тийм ээ, та бүгдийн одоо энэ санаа зовж байгаа, та бүгдийн сэтгэлээ чилээж байгаа энэ сонголт өөрөө мэрэгэн байгаасаа гэж хэлхийг хүсэж байна. Ингээд бүгдээрээ хамтдаа реформыг эхлүүлцгээе гэж уриалж байна.